Сайн бацхан уу? iTools компани зүгээс гаргаж буй хэлбэр вебсайт уусрах веб дэвсгэрийн ашиглахыг хэрхэн вебсайтаа өөрсдөө бүтээх зааврыг та бүхэнд өгч байна. Ингээд бүгдээрээ заавал тавд орцгоё. За хамгийн эхний хэсэгт бол та текстийг хэрхэн өөрчлөхөө заавар явж байна. За та өөрчлөх гэж буй текстийн талбарыг сонгон өөрийнхөө хүссэн текстээ бичээд save change туршлагыг дарснаар үйлдэл маань амжилттай хийнэ. Мөн дээр байгаа сонголтуудыг хийн, өөрчлөлтүүдийг хийх боломжтой. За дараагийн хэсэгт бол хэрхэн үйлдэл хийх товчлуурыг солих заавар явж байна. За товчлуурыг сонгоод текстээ өөрчлөөд аль хуудас руу холбогдох вэ гэдгээ сонгож өгснөөр амжилттай идэвхж байна. За үүний дараагаар вебсайтын өнгө төрөх буюу вебсайтын дизайныг хэрхэн өөрчлөх заавар явж байна. За энд бол та өөрийн хүссэн өнгөийг сонгох боломжтой ба үүнээс гадна вебсайтын зүгээс санал болгож буй өнгөний орчлуудыг ашиглах боломжтой. За дараагийн хэсэгт мөн л дизайн гэснээс fonts дидсийг сонгон вебсайт дээр бичигдэж буй өнгөний фонтыг өөрчлөх боломжтой. За мөн save change товчлуурыг заавал дарах шаардлагатай гэдгийг харна. За үүний дараа дизайн гэснээс вебсайт дизайн хэсгийг сонгон өөр темплейт ашиглах боломжтой. За энэ темплейтийг та сонгосноор өмнөх темплейт дээр хийгдсэн ажил маань хадгалагдахгүй болохыг бас анхаарах хэрэгтэй. За үүний дараа хэрхэн шинэ оруулгын блок нэмэх гэхээр оруулгын блок нэмхийг хүссэн байршил дээр авчин нэг тавчиг дараад дараах хэсгээс өөрт тохирсон сонголтыг хийн. Click to add төвшлөрийг дарснаар амжилттай нэгдэнэ. Заманда нэмсэн агуулгын блокийг хүссэн байршилд оруулах боломжтой. Мөн контент блокийн дэвсгэр өнгө болон зургийг өөрчлөх боломжтой. Арга барилаар өөрчлөлтүүдийг хийхэд болно. За зураг хэрхэн солих вэ гэхээр зургийн айкон дээр дараад байгаа сонголтуудаас зураг хийх боломжтой. Эсвэл upload файл төвчлөрийг дарна өөрийн төхөөрөмжнөөс шинэ зургийг татан оруулах боломжтой. Хэрэг таны нэмсэн контентын блок шаардлагагүй гэж үзэх юм бол уг төвчлөр дээр даран дараах сонголтыг хийснээр амжилттай басна. За хоёрдоо контент блокны background-ыг зургаар өөрчлөхийг хүсэх юм бол тухайн төвчлөр дээр даран дараах сонголтыг хийгээд хүссэн зургаа сонгож өгнө. За үүний дараагаар ямар нэг эффект оруулахыг хүсэх юм бол дараах сонголтуудаас хийн эффект оруулах боломжтой. За өөрчлөлтийг хийж бэлэн болсны дараа save change төвчлөрийг дарснаар үйлдэл маань амжилттай идэвхжинэ. Үүний дараагаар вебсайтын меню хэсгийг өөрчилж үзье. За өнөөдөр зүүн дээр болон байрлах лого дээр дахин settings гэснээс menu designer хэсгийг сонгоно. За эндээс та байгаа дизайнуудаас харж өөрчлөлт хийх боломжтой. Эхний дизайныг сонгосны дараа preview буюу урьдчилан харах хэсэг гарч ирнэ. За өөрт таалагдсан CC-г сонгоод save change төвчлөрийг дарснаар сонгосон дизайн маань амжилттай идэвхжинэ гэсэн. Тэрээр хэрхэн дидсийг үүсгэх зааврыг харцгаая. За settings хэсгийн subpage list руу ороод за dids болох гэж буй CC-г сонгон зөөгөөд дараах байдлаар тавьснаар бидний dids маань амжилттай үүсэх болно. Үүний дараа save change төвчлөрийг дараад үйлдэл маань амжилттай идэвхжинэ. Хоёрыг танд үүсгэсэн subpage маань шаардлагагүйсэн тохиолдолд settings хэсгийн subpage list хэсэг рүү ороод дараах сонголтыг хийн. Устгах төвчлөрийг дарснаар тухайн dids маань амжилттай болно. За та дараах байдлаар dids-ийг нэрлэх болон байршлыг нь өөрчлөх боломжтой. Та мөн дараах байдлаар шинэ dids-ийг нээх боломжтой. Content хэсгийн add new subpage төвчлөрийг даран за нээх гэж буй dids-ийг нэрлээд show more options төвчлөрийг дарснаар ямар төрлийн dids нээх гэж буйгаас сонгоно. За үүний дараагаар add төвчлөрийг дарснаар dids маань амжилттай үүснэ.
За хэрэг танай компани хараахан логод болж амжаагүй бол вебсайт бүтээгч маань логогоос санал болгодог байгаа. Логонд вебсайт title сонголтыг хийгээд create logo төвчлөрийг дарснаар шинэ логог үүсгэх боломжтой. За веб маань таны вебсайтын нэр тохируулан логонуудыг санал болгоно. За та өөрийн хүссэн логогоос онгоод дээр нь өөрчлөлт хийх боломжтой. За ингээд лого эдитер рүү шилжээд логоныхоо өнгө, дизайн, текстийн фонтыг өөрчлөх боломжтой. За мөн та үрдчлэн веб дээр байршуулах гэсэн бүх зураг нэг дор татаж оруулах боломжтой. Файл цэсний flood file дэдсийг сонгон веб дээр байршуулах гэж буй бүх зургуудаа нэгэн зэрэг сонгоод choose төвчлөрийг дарснаар файлууд маань амжилттай татагдаад ороод ирнэ. За мөн вебсайт фильтрийн зөв санал болгож буй төлбөртэй болон мөн төлбөргүй зургуудыг авч ашиглах боломжтой. За professional stock photos гэдэг маань болохоор төлбөртэй зургууд байгаа. За free illustrations болон free stock photos гэдэг маань болохоор мөн төлбөргүйгээр ашиглах боломжтой зургууд гэсэн үг байна. За өнөөдөр бүгдээрээ хэрхэн сошиал хаягуудаа өөрийн веб дээр үйлдэлээ. Орцгой. За вебсайт header settings-ийн social networks-ийн header төслүүд дараад арга сонголтыг чиглэн за уг хэсэгт өөрийн Facebook болон Twitter, YouTube гэх зэрэг холбогдож буй сошиал хаягуудын холбоосыг болж үчээд амжилттай хадгалагдах болно. За мөн өөрийн компани хаягийг газрын зөв байдлаар вебсайтаа байршуулах боломжтой. Та байршуулах гэж буй хэсэг дээр контентын блокийн төвчлөрийг даран application цэснээс location map сонголтыг хийн. Байгснаар газрын зураг гаргах болно. За үүний дараагаар газрын зургийн дээр байрлах map сонголтыг даран change design төвчлөрийг дарснаар харагдах байдлыг өөрчлөх боломжтой. Manage model төвчлөрийг дарснаар өөрийн хаягийг оруулж өгөх боломжтой болно. За энэ хэсэгт Google Map дээр байршдаг өөрийн компани хаягийг өмнө бичиж өгснөөр амжилттай хадгалагдах болно. За энэ түрээд манай веб хөгжлийг ашиглах заавар маань өндөрлөж байна. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл бидэнтэй холбогдно. Харилцаа тавьж баярлалаа.